За давчхандаа өнөөдөр улсын их хурал энэ хаврын чуулганда гишүүд нь тайлан дүгнэлтээ хийж байна гэсэн үг юм. За Монгол улсын үндсэн хуулиар улсын их хурлыг төрийн эрх барих дэд байгууллага хэмээн тодорхойлж хууль тогтоох засгийн газрыг байгуулж үйл ажиллагаанд нь хяналт тавих бүрэн эрхийг олгосон байдаг. Гэвч бодит байдал дээр парламент засгийн газартаа хяналт тавихаас илүүтэй санаачилсан бодлого шийдвэрийг нь хуульчлан баталгаажуулдаг болсон гэх шүүмжлэл нэмэгдэж байна. Хуулиар улсын их хурал бүрэн эрхийг хадгалагч хууль тогтоох үйл явцад эрх баригч нам олонхын давуу байдлаа ашиглан хүч төрдөг улс төрийн тохироогоор шийдвэр гаргадаг болсон гэх сөрөг хүчний зарим гишүүд үзэж байгаа юм. Ийхүү хаврын чуулганы үйл ажиллагаа парламент эрх мэдэлтэй эсхээс илүүтэй үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ бодитоор хараад бусаар хэрэгжүүлж чадсан уу гэдэг асуудал дахин өндөгдөж байна. Сүүлийн жилүүдэд засгийн газраас өргөн мэдүүлсэн томоохон хуулийн төслүүд богино хугацаанд батлагдаж ирсэн бол гишүүдийн санаачилсан олон төсөл хилцүүлгийн шатанд гацах эсвэл хилцэх асуудлын дараалалаас хасагдах нь түгээмэл үзэгдэл боллоо. За ингэснээрээ парламент бодлого тодорхойлох ч илүү засгийн газрын санаачлагыг хуульчилдаг институт болж байна гэх шүүмжлэл дагалдсан юм а. Парламентын үнд зүйл нь баталсан хуулийн тоонд бус гүйцэтгэх засаглалыг хэр өрнөлөөтэй хянснаар хэмжигддэг. Гэвч ерөнхий сайдын мэдээллийн цагаар тавьсан асуултууд бодлогын өөрчлөлтөд хүрэх нь ховор түр хороо байгуулах санал олонхын дэмжлэг авч чадалгүй унах хяналт шалгалтын дүгнэлтүүд бодит шийдвэр болж хэрэгжихгүй үлдэх тохиолдол цөөнгүй байна. Би парламентын дархлаа гэхээсээ илүү ардын нам илүү дархлаатай ажиллаад байна уу гэж. Тэгвэл энэ уг нь тэгж болохгүй байхгүй юу? Нэг 60-70 хүнтэй ч гэсэн ингээд нөгөө парламент бол юмаа яриад олон цөөнхөн саналаа хэлээд бид нар одоо иргэдийн төлөөлөл бол сонгогдсон хүн учраас иргэдийнхээ санаа оноог бас уралдуулад ингэж ижил батлах хэрэгтэй. Тэгэхээр дархлаанд бол би бол ардын намын хүчтэй сөрөг нөлөө үзүүлж байна. Өөрийнхөө имийг тулгын хүлээлийг шийдэж явж байна гэж харж байна. Хаврын чуулганаар парламентын дархлаагаа сулруулгүй эсвэл хамгаалж юу? За энийг суларсан хамгаалсан гэхээс илүүтэйгээр ер нь бол сорилт дүүрэн байлаа. Шарах сорив боллоо. Би бол парламентын дархлааг хамгаалах талаар маш зарчимтай санал хураалтуудад оролцсон гэж өөрийгөө бодож байгаа. Төсвийн тодтгол төрийн өмчт компаниудын шинжилэл, томоохон төсөл, улс төрийн томилгоо зэрэг асуудлаар мэтгэлцээ өрнөдөгч эцсийн санал хураалтын үр дүнд урьдчилан тодорхой гэх шүүмжлэл парламентын бие даасан байдлын талаарх хэрэгэлзээг улам дамжрууллаа. За хэрэв парламент зөвхөн засгийн газрын санаачлагыг баталгаажуулдаг бол дархлаа нь хуульд үлдэж бодит эрх мэдэл нь улс төрийн тохиролцоонд шилжсэн гэх. За харин бодлого бүр дээр хараад бусаар мэтгэлцэж шаардлагатай үед засгийн газраа зогсоож чаддаг бол парламент дархлаагаа хадгалжээ гэж хэлэх үндслэлтэй юм а. Парламентын дархлаа, парламентын ардчлал сул байна. Жишээ нь зүгээр парламентын тамган газар. Энэ парламентын буюу улсын хурлын гишүүдийн үйл ажиллагааг дэмжих зориулагдсан болохоос биш улсын хурлын гишүүдэд юу хийхгүй хууль тогтоох бол төлөөлөх эрхийг нь хязгаарладаг байгууллагаас биш. Гэтэл яг өнөөдрийн байдлаар харахад улсын хурлын тамган газар гэдэг бол улсын хурлын даргын ажлын алба болж хувираад тэгээд сүүлдээ хууль тогтоогчтой улсын хурлын гишүүдэд одоо үндсэн үйл зас эрх хэрэгчлээ одоо эрх мэдлийг нь бүр эрхийг нь хязгаарлах хэмжээний одоо зөвшөөрөл өгдөг тийм бюрократизм болж хувирсан байлээ. За айхтар нэг тийм улсын хурлын дархлаад нөлөөлөхүүц одоо тийм хууль өнөөдөр энэ хаврын чуулганд бол хилцээгүй гэж би харж байгаа. За мэдээж улсын хурлын тухай хууль, дэгийн тухай хууль, хэн шалгалтын тухай хууль гэдэг нэг 3 багц хуулийн нэмэлт өөрчлөлт бол явж байгаа. Тэгэхээр энэ чуулгандаа багтааж одоо батлах бол байсан боловч одоо тодорхой төвшөнд одоо бас улсын хурлын гишүүд ажлын хэсэг маань байр суурь нэгдээгүй учраас одоо намрын чуулган руу хойшоо татчих шиг байна. Улсын хурлын энэ хаврын чуулганы улс төрийн хамгийн том дүгнэлт нь парламент засгийн газартай тавих хяналтаас илүү түүний санаачилсан бодлого шийдвэрийг хуульчлахад төвлөрсөн дур зураг байлаа. За ингэснээр улсын хурл үндсэн хуулиар олгогдсон хяналтын чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж чадсан уу гэсэн эргэлзээ хэвээр үлдэж парламентын бодит дархлаа хуульд бус улс төрийн практикт соригдсоор байгааг улсын хурлын хаврын чуулган дахин нотлоо харуулсан юм а.